хинчээс өөр л металл хөгжим дуртай хүн энэ удаагийн дугаарт оролцож байна. Ер нь бол зүгээр л металл хөгжимд амар дуртай л хүн гэсэн үг. За миний хувьд бол металл хөгжмөнд эргэлт буцалтгүй бол ерөөсөө ингээд оруулсан дуу маань л угаасаа тэгэл Extra Tower самтгийн 97 оны цомог болох Black Diamond л байсан. Энэ амлыг сонсоод би угаасаа ингээд ер нь бол хөгжим сонсох ийм гоё хобби байна гэдгийг би өөрөө ойлгосон гэх юм уу да. Анх 2000 онд 1000 нэрийн бараа гэсэн дэлгүүр байсан, одоо ч байгаа. Тэн дээр маа нэг 10 сая найз маань металл хөгжим сонсдгоо чи энэ хөгжмийг ер нь сонсоод үзээч гэгээд би чи 8 дугаар ангийн хүүхэд байсан шүү дээ 2000 онд. Тэгээд яваад очих яг одоо нөгөө нэг алтан ах дээр дагуулж очиод намайг. Тэгэд хамгийн анхны хуурцаг худалдаж авсан худалдан авалтан болохоор тухайн үед юу илээ баг металл музик чинь худалдаж авахд 2500 төгрөг. Зүгээр копи бичүүлж авахд 1500 төгрөг байсан. 2000 оны тэр 1500 төгрөг гэдэг чинь бүр зүгээр л амар их мөнгө штэ. Бид нар шиг одоо ингээ 8 дуурайгийн хүүхдэд бол тэгээд маа найзан дуудаж очиод анхны цомог нь болохоор Impalad Nazarene гэдэг бүр амар бруталтэй тамлаг байсан. Тус гоожчихсэн. Яг тэр хөгжмийг хүлээж авах тийм надад бэлтгэл огт байгаагүй. Тэгэл тэр нэг 2 хоног сонсоод буцаал яг ингээ өөрөө ганцаар алтан ах дээр очиод за ах минь уучлаарай. Биний хүсэл бол ихтэй металл хөгжим сонсомоор байна. Гэтэ энэ арай ахтаад байна гэхэд одоо ингээд металл музик алтаах надаа ингээд чи түүл энийг сонсож үзгээд Финляндийн одоо бүр ингээд power metal эцэг болох ингээд бүр агуу амлах гэж би ярина. Угаасаа ингээд Stratovarius хамтлагийн ингээд Visions гэдэг 97 оны цомог надад үзсэн. Тэгээ би бас үнэн ихтэй хурдыг их сонсдог гэсэн. Яг тэгээд хурдын бүр ингээд агцсан хөлбөр байсан байхгүй юу? Тэгэл яа ингээл ялангуяа Black Diamond бол зүгээр тэр бөмбөрийн дугуйр соло гитарын юм уу зүгээр үнэхээр л ингээд яг чихнээсэн гэх юм уу да. Зөвхөн нөгөө Монголдо хурдыг сонсчоод гадаадад энэ хөвлөг ингэж гоёор бүр ингээд агуулмжтай ийм гоёор ингэж тоож одгийг тийг сонсоод тэгэл үүнээс хоошоогоо ерөөсөө эргэлзээгүйгээр тэр чигээр л металл хөгжим сонссон. Тэгэд үүнээс хоошоогоо илүү ч хөгцсөн.
Уг нь өнний үндсэн мэргэжил бол электроник инженер л дээ. Тэгээ одоогоор л үйл хөдлөлийн зууч мэргэжлийг бол одоо 6 бараг 7 дахь жилдээ ажиллаж явж байна. Тэгээд манайхны ярьдгаар бол Ямакс аяг гэх юм уу да. Металл хөгжимд угаасаа одоо ингээд 2000 он гэдэг чи одоо чин энэ ярьдаг он улам л ихсээд ах юм тий 2000 оноос одоо шидэ он болчихоо. 26 жил тасралтгүй л яг л металл хөгжмийг яг ингээл миний энэ яг хайр хөгжим гэдгээр л сонсоод эхэлсэн байна тий. Хоёр дахь дуугаар одоо агуу Мэхэм хамтлагийн Freezing Moon гэдэг дууг сонгосон шалтгаан гэх юм бол угаасаа нээлжин тэр хамтлагийн түүхтэйгээ маш их холбогдно. Яг ингээд black metal сонсож байгаа бол угаасаа ингээд Мэхэмийг угаасаа ингээд сонсохгүй байхгүй байна гэдэг чинь өөрөө жоохон сонин асуудал. Угаасаа энэ хамтлагийг сонсохгүй бол угаасаа өөрийгөө ингээд ихэн үеийн black metalist гэж хэлж чадахгүй байх юм уу? Тэр өгөр илэрхийлэх байх боломжтой. Тэгээд хамгийн агуу дуу нь бол угаасаа Мэхэм гэдэг хамтлагтаар угаасаа Freezing Moon-оос өөр гоё дуунаар зөндөө байгаа. Гэтэ ягаад Freezing Moon-ыг сонсон чинь хамгийн нэг шалтгаан нь өөрөө ингээд өөрөө яг ингээд Freezing Moon-ыг зохиосон тэр өөрөө зохиогч нь тэр болохоор ингээд тэг яг сонсонгууд угаасаа ингээд бүр хитрхи нөгөө хахир яг л угаасаа нөрөө блэк бол угаасаа ингээд цаг уутаага үг юмтайгаа нөхцсөн тийм болохоор бол ингээд яг юм хахир дуун дээр л хамгийн төгс дуун Freezing Moon одоо тэгээд 56 оны цомгийн сонссон 94 оны цомгоос угаасаа өөр Мэхэм дээр агуу өөр цомогч байхгүй. Тэгэл 94 оны хамгийн гоё дуунууд угаасаа Freezing Moon угаасаа бүр төгс хич бүр дэндүү төгс дуу да.
Миний дараагийн сонгосондоо бол Швейцарын Самэл гэдэг хамтлагийн Индүдэ пентаграм гэж дуу байгаа. Тэгээ энэ дуу бол яг нэг юу алгасчлаа. Дундуур нь би өмнө нь бас ингээд Doom хамтлаг сонсч байсан. Тэр нь яг дараагийн имлэгтэр арах. Тэнгүүд нь Doom Black 2-ын холилдсон хамгийн төгс хамтлаг бол Самэл гэдэг 92 90 оны цомгуудын сонсч үзээрэй бүр агуу цомгууч өө яг ингээд бүр black metal ингээд үүсэж явж байхад тэд нар ингээд ийм удаашруулсан дөөмөд black-ийг гаргаж ирсэн. Одоо Самэл хамтлаг тэр ялангуяа тэр Warhornak өөрийнх нь тэр эго бол бүр амар таалагдсан надад бол тэр Самэл гэдэг хамтлагийн дуусных нь эго. Тэр 5 оны цомог дээр нь дуулагддаг Индүдэ пентаграм бол тэгээ бас зөөлөн дөө. Тийм. Одоо ингээд яг hit black metal сонсоод жоохон ингээд хахир санагдах юм бол Самэл бол ингээд үйл ялыг зөөлөрч орно. Гэтэ бүр хит зөөлөрхгүй. Гэтэл амар гоё доо. Ерөнхийдөө бол 92 94 оны Самэл бол угаасаа бүр агуу байгаа. Нэг угаасаа бүр агуу хамтлагшаа сонсч үзээрэй.
Doom Data хамтлагийн угаасаа хамгийн төгс төлөөлөгч чинь угаасаа My Dying Bride л та. Тий. Сэтгхүүд угаасаа бүр ингээд амар нөлөөлсөн. Би чинь ингээд оюутан байхдаа ингээд компьютер тоглохоо болоод хөшгөө хаагаад тэгээ бүр ингээд тэр чигээрээ ингээд өдөржингөө ингээд хичээлээ чи хөшгөө хаагаад MDB-гийн тэрний 3 цомгийг өдөржингөө 2 жил сонссон. Тэгжиж яг ингээд дүү металын тэр мэдрэмжийг олж авсан. Угаасаа бүр ингээд хүн угаасаа ингээд нэг юу гунх биш энэ ч одоо юу гэж ярих юм бэ? Ганцрах мэдрэмжийг хүн хүчээр олж авч байгаа байхгүй юу? Хүний амьдралд ингээд хүн ингээд зөвөр нэг тохиолдолд хүмүүс ганцаардаг. Тэнгүүт яг тэр ганцрах мэдрэмжийг хүчээр олж авсан тэр ганцрах мэдрэмж бас ингээд хойд бол угаасаа бүр ингээд мартагдчихгүй байсан.
Угаасаа ингээд яг зөндөө гоё доо. Гэтэ миний өдийн хүртэл ингээд My Dying Bride хамгийн хайртай дуу нь бол ерөөсө Cry of Mankind. Одоо ихтэй тэр мэдрэмжээ бас зөндөө гээцсэн байна. Тухайн үед л яг нэг хүүхэд байхтай гэсэн үг шүү дээ. Тийм. Хүүхэд байхтай энэ чинь нөгөө нэг юу хэрэглэр л олж авч байгаа мэдрэмж шүү дээ. Тийм. Яг хэрэглэр шүү дээ. Одоо зүгээр амьдрал юм биш ээ юу гэдэг чинь тухайн үед яг зүгээр металл хөгжмийн нөгөө миний хэрэгэл байсан байхгүй. Эндээ бол амар шүү дээ. Би бүр ингээд битүү үзчихсэн шүү дээ. Энэ бол My Dying Bride сонсоод тийм өнөө төрсөн бүрээд байгаа шүү дээ. Тэгээд бүрээ хонсон одоо мэдрэмж буцаа гарахтай юм байна. Тийм. Одоо зүгээр ингээл одоо харин тийж амар гүнзгий өсөөгөө байжээ. Аха. Бодох юм бол тэрс бацаан бахтай зүгээр ингээл яг тэр үе сонсож чи миний энэ хоёр шуучин зүгээр л битүү нөгөө нэг юу зүсгэцэн мэт байл шүү. Хийхэл шүү дээ. Хүүхд байсан шүү дээ. Дөнгөж оёрт шүү дээ. Нэг 21 2-тэй л. Яг үндсэн цомог дээр 11 минут. Клип нь 5,000 байдаг үлээ. Тэгж явдсан шүү дээ. Зүгээр энэ дуу бол зүгээр ингээл бүр хамгийн тод илэрхийл. Дэт өмигээ бол угаасаа My Dying Bride шиг дэлхийдээр төгссөн самтлаг нэг ч баг. Энэ угаасаа бүр тэрхий гот самтлаг л та. Угаасаа дүм сонсох гэх юм бол угаасаа My Dying Bride сонсож эхлэх ёстой. Үнэ хамгийн сүүл олсон доо бол тэгээд бас агуу гэж яриад байдаг юм ядаргаатай тий. Агуу Hypocrisy амлын 92 оны дуу болох 90 оны цомог болох Osculum Opson гэдэг дуугаа угаасаа энэ амлахгүйгээр угаасаа шивэдчтэй угаасаа бүр ингээд хизээч дурддахгүй байх бах. Тэгээд би хувийн зүгөөсөө ингээд юу метал хөгжмийн би одоо ингээд хоёр л артистыг шүтдэг юм байна. Нэг нь угаасаа ингээд Mayhem-ийн Death, нөгөөх нь Hypocrisy Peter Tacter. Энэ хоёр л угаасаа ингээд байхаас өөр нөхцөл байхгүй шиг ингээд хоёр бүр ингээд агуу хоёр ингээд юу тий артист тэр утгаараа ингээд юу Peter Tacter-ыг шүтдэг. За бүр яг шүтдэг гэж яри. Osculum Opson бол ер нь бол Hypocrisy сонсоод үзээрэй. Хувийн зүгөөсөө би Америк дэйттэй амар дургу. Америк хамтлагтай амар дургу. Яг хоо миний тэр Osculum Opson бол ерөнхийдөө бол шивэд хамтлагууд Америк дэйтүүдийг яг ингээд өөрөөс тоглосон тэр утгаар маш дуртай юм байна. Гэтэ ерөнхийдөө ингээд цаашаага миний дуртай Hypocrisy бол 94 96 Abducted байна. Тэгээ энэ цомгууд дуртай. Гэтэ яг энэ дээр бол ингээд зөрчилтэй мөртлөө тийм тэр болохоор ингээд энэ дод амар дуртай. За.
Энэ дууг л онцлохгүй болж чадахгүй нэ. Одоо ингээд Монголоос хамтлагд уртахгүй болохгүй шүү дээ. Угаасаа бид нар чинь ингээд монгол хүмүүс монгол хамтлагаас сонсон. Тий. Би бүр хүүхэд байхдаа бүр ингээд юу юм бэ? Бараг айлын хашаанд байждаг. Ерөнхийдөө миний ингээд метал хөгжим сонссон хамгийн эмлүүс дуу гэх юм бол ингээд 7 настай байж байхдаа би ингээд тэр айлын минь хамтлаг ингээд хурд сонсдог байсан. Тэгэл бүх энэ хамтлагийн нөлөө зүгээр хурдын чон гэсэн дуу байсан. Ерөөсө хурд хамтлаг бол миний ингээд яг эцээ одоо ингээд хамгийн нөлөө өснө бол хурд хамтлагийн чон гэсэн дуу байсан шүү. Яг оруулаа. 6 дуу оруулж байна. Тэгэл одоо ингээд 6 дахь дуун дээр бол зүгээр хурдын 6 настай хүүхдээ байхдаа би хурдын чон гэдэг дуу сонсдог байгаад миний хичээлийн даалгаврын хажууд би тэр хурдын чон гэдэг дууг нь бүх дууг нь шүлгээр нь бичсэн байсан шүү. Тэгээ хамгийн сүүлд ихэд эсен салхин үнэлээрээ энэ олон жил одоо ингээд 80 оноос хойш тэр нийгмийн хүлээж авах тэр хамтлаг өөрсдийнхөө хүсэл зорилгоороо тоглосон байна. Одоо ч бид нэр тэр хамтлагийн тэр хүсэл зорилгыг хүндлээ сонсох хэвээр ганц хамтлаг бол айсан салхи шүү. Манай метал хөгжмийн 2000 оны нөлөө өгсөн ахта минь төргөө алтан сүх ахта. Та эдмэн тэгээд хамгийн ихний подкастаар алтахын дугаарыг сонсоогүй бол дахиж сонсч үзээрэй. Хэрвээ энэ хүн байхгүйс бол Монгол хөгжим, метал хөгжмийн соёл нь өчнөө жилээр хойшлох байсан шүү.
Миний өчмийн ертөнцөөр аялсан та бүхэнд баярлалаа. За ер нь ч гэж яхаа юм тэн улсын ирлэг шиш шагаад байна тий. Эцэг ших энэ шиг төслөж амар хэцүү юм шүү. Хүлээж авсандаа маш их баярлалаа. Таал өгч юм сонсоод үзээрэй. Эн чинь одоо ингэж хүний үзэл бодлыг өөр нь цаашаа ингэхдээ ингэж байгаа үзэл бодлыг чинь төлөвшөж өгдөг шүү. Энэ өчмийг та бүхэн ингэж сайхан сонсоорой. Ховтооч шиг шаалаа тий. Эвгүй юм.